Радио цэцэрлэгийн хүүхдүүдээ шинэ хичээлдээ бэлдээрэй. Өнөөдөр бид хүүхэлдэйн киног үзцгээе. Мэргэн дүүтэй болсныг өгүүлнэ. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгааг ярилцах болно. Монголын эмэгтэйчүүдийн сан Швейцарын олон улсын анамдаа сангийн нэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинд дэмжих төслийн хүрээнд бэлтгэсэн хүүхэлдэйн киног бид та нартай хүргэж байгаа шүү дээ. Өмнөх дугаараар мэргэн цэцэн хоёр найзууд болсон тухай өгүүлсэн. Өнөөдөр мэргэн дүүтэй болсон тухай ярилцсанаа. Мэргэн дүүтэй болжээ. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн бие ялгаатай байдгийг та нар маань сайн мэднэ. Гэхдээ л бид энэ тухай ярилцах болно. 2 дугаар анги. Учиртай тоглоом, ухаантай шийдвэр. Тэцэг. Хоёулаа энэ загсыг аврыг хүү. Хөөрхий амтан аман цангаж байгаа да. Тэгээ аюу хурдан аваачаад усанд нь тавьчихъя. Цангаж үхэх аюулаас аварсан зөөлөн сэтгэлтэй хүүхдүүдтэй баярлалаа. Ачигт нь ачаар хариулж хүссэн дурсанд чинь хувирдаг шидэт чулууг та хоёртоо бэлгэлье. Сайхан тоглоорой. Баярлалаа алтан загс минь. Шидэт чулуугаараа хоёулаа гой тоглоно. Айл гэр болж тоглоё. Хоёулаа байшин барина. Бас машин авна. Загас тижээн. Бас хөөрхөн хүүхэд харна. Хоолоо хий. За тэгээ хамт шүү за. Би машинаар тоглоё шүү. Би ч гэсэн машинаар тогломоор байна шүү дээ. Хизээ эмэгтэй хүүхэд машинаар тоглодог байсан юм. Яагаад болохгүй гэж? Би машинаар тогломоор байна. Би машинд дуртай. Чи харин Барбигаар тоглож болно шүү дээ. Яах юм? Үгүй. Ихри хөөрхөн хүүхдүүд минь битгий муудалцаарай. Тоглоомоо хуваагаа тоглоцгоо. Та хоёрын хинэнч машинаар тоглож болно шүү дээ. Гэхдээ би чинь эрэгтэй. Харин цэцэн эмэгтэй. Эмэгтэй хүүхэд машинаар тоглодоггүй шүү дээ. Харин хүүхэлдэйгээр тоглох хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн бие ялгаатай байдагч адилхан тоглоомоор тоглож ижил зүйл хийж болно шүү дээ. Тэгээд бидний бие хоорондоо ялгаатай гэж үү? Миний бие цэцэнгийнхээс яг юугаараа өөр юм бэ? Та хоёрын биеийн зарим хэсэг өөр байдгийг. Яг танай аав, ээж шиг чинь. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо хүйсээрээ буюу нууц эрхтнэрээ ялгаатай байдаг. Эрэгтэй хүний нууц эрхтэн шодой, эмэгтэй хүний нууц эрхтэн умдаг гэдэг. Энэ бол хүний биеийн хамгийн нандин хэсэг учраас бусдад харуулахгүй нууж бас хамгаалдаг юм шүү дээ. Тэгвэл алтан загсаа. Манай жаахан дүү яагаад дотор хувцс өмсдгүй юм бэ? Жаахан хүүхдийг үлгээдэж байнга хуурайлах хэрэгтэй байдаг учраас биеийнх нь эмзэг хэсгийг далдлахгүй байгаа. Арай том болонгууд нь биеийн нууц хэсгийг далдалж дотор хувцс өмсгдөг байхгүй юу? Хүүхдүүдээ та хоёр сандаа. Та нарыг ямар ч хувцсгүй байхад хажууд чинь хин байдаг вэ? Нууц эрхтнийг чинь хин харж хин тэрэнд хүрч угааж өгдөг вэ? Аав ээж усанд оруулж бас угааж байхдаа хүрдэг шүү дээ. Бас иймж үзэгтэй хүрдэг. Та хоёрын зөв. Ээж аавууд болон дотны хүмүүс нь хүүхдээ усанд оруулах зорилгоор, эмчлэх зорилгоор та нарын биеийн нууц хэсэгт хүрч болно. Харин өөр хүмүүс энэ хэсэгт хүрч бас харж болохгүй. Хүүхдүүдээ ногоон өнгөөр тэнглэсэн байгаа биеийн хэсгүүдэд хүрч болно гэсэн үг. Харин улаан өнгөөр тэнглэсэн байгаа энэ хэсэг бол та нарын нууц хэсэг учир хэнийг ч бүх хүргээрээ. Гэхдээ хуршайлын ах миний божгоонд нэг тамхилчихъя гэд хүрээд байдаг шүү дээ. Тэр хүн дахиад
чиний биеийн нууц хэсэгт хүрэхийг оролдвол болохгүй боль гэж чангаар хэлээрээ заа юу. За, ойлголоо. Хэрвээ хээ нэгэн хүн бидний биеийн нууц хэсэгт хүрэх гэвэл боль гэж чанга хэлнэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие, хүйс, өөрч гэсэн ухаан, чадвар, мөрөөдөл нь авь адилхан. Тийм болохоор охид хүүгүүд адилхан тоглоомоор тоглож, насанд хүрсэн хүмүүс адилхан ажил мэргэжилтэй байдаг юм шүү дээ. Та хоёртоо аз жаргал хүсье. Мэдлээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бие эргэтэн өөр болохоор зарим нь ээж, зарим нь аав болдгийм байна. Хүүхдүүд ч гэсэн бас төрөхдөө бие эргэтнээрээ ялгаатай төрчдөг юм байна. Охид хүүгүүд нууц эргэтнээрээ ялгаатай. Түүнийгээ нууцлж дотор уцамсдаг. Бидний бие эргэтэнд аав, ээж бас эмчил хурж бардаг юм байна. Бусад хүн бол яасан ч болохгүй, тийм ээ? За, хоёулаа тоглоомоо өөрсдөө сонгоод хамтдаа тоглоё. Яасан хөөрхөн чөлөөнүүд ээ, тийм ээ? Миний бие бол миний л бие. Миний биеинд хэн нэгэн хамаагүй хүрч халдах ёсгүй. Ээж аав маань л бидэнд ойр байж болно. Эмэгтэй эрэгтэй хүнд нууц бий. Хүүхэлтэйгээ үзэнгээ зураарай. Бас дотны зөвлөгч сайн анд алтан загсаа зурцгаая. Хүүхэлдэйн киног цахим орчинд Монголын радио гэсэн нүүр номоор үзэх боломжтой. Радио цэцэрлэгийн хичээл мегмар 5 гарагийн 10 цаг 10 минутаас та бүхэнд хүрч байгаа шүү. Баяртай хүүхдүүд.